За сайн байцгаана уу өрхөмд үзэгчтэй. Star TV учиртай урилгын нэвтрүүлгийн бас нэгэн сайхан ээлж дугаарыг эхлэхэд бэлэн болоо сууж байна. За ингээд нэвтрүүлэг эхлэхээс өмнө бас энэхүү бас зураг авах гэж байгаа нэвтрүүлэг хийж байгаа ресторанаа бас та бүхэн танилцуулъя гэж бодож байна. За энэ ресторан маань бол одоо та бүхний мэддгээр Дөлгөөнөөр Жошт буудлын 1 давхурт байрлах Монбул Хотпот ресторан юм а. Манай ресторан нь нийт 100-аас 120 хүн хүлээж авах боломжтой бөгөөд 1 давхуртаа 20-оос 30 хүн, 2 давхуртаа 30-аас 60 хүнийг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой. Амттай хоол, найрсаг үйлчилгээг та бүхэндээ санал болгохын хамт шинэ жил албан байгууллагуудын бүх төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад тохиромжтой танхим зааландаа байнга захиалга авч байна. Харилцах утасны дугаар 77 37 48 48 86 26 68 88. Манай хаяг Сүхбаатар дүүргийн 9-р хороо Дөлгөөнөөр Жошт буудлын 1-2 дугаар давхарт байрлаж байна. За энэхүү ресторан бол одоо энд бас байгуулагдаад одоо бас 3-аас 4 жил одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа ийм сайхан хамт олон бол бид бүхэндээ бас хамтарч ажиллаж байна. За энэ бас энэ урд байгаа энэ сайхан Пукко гэдэг энэ сайхан шинэхэн орж ирсэн энэ ундааг бас та бүхэн танилцуулъя. За энэ бол уудаг жимс гэж. Ерөнхийдөө бол жимс нь бүх төрлийн жимс нь дотроо ингээд жимсээрээ байж идэг амт онтаараа уудаг жимс. Дотор нь одоо жижиглэнгээр жимс нь ингээд байж идэг юм байна. Би бол ууж үзсэн. За ийм сайхан уудаг жимс. Одоо ундааг та бүхэнд танилцуулж байна. Бас хамтарч ажиллаж байгаа хамт олонд баярлалаа. Хятад улсын номер 1 жуус Пукко. Гацгүй, байгалийн жимсээр сахар багтай, хугацаа уртас өгчгүй. Нэмэлт хүнсний буддаггүй. Пукко. Бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ. Жинхэнэ жимсний ам Пукко. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор эрхэм сайхан дүүгэн урьсан. За урилгыг хүлээж авч хөрөлдсөн ирсэн явдалд маш их баярлалаа. За эрхэм дүү маань тээврийн цагдаагийн албаны ажилтан эрхэм хошууч одоо отхон тамир дүү маань ийхүү хойморт маань заларсан байна. За сарсантай сайхан шинэлүү. Сайхан та сайхан шинэлүү. Сайхан урж байна уу? Сайхан урж. Үзэгчтэй бас энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За саршин сайхан гаруу золголт өргөн байв. Өргөн байлаа. Монгол төвний уламжлал салчны баярын өдрүүд бол өргөн дэлгэр сайхан боллоо. За цагдаагийн байгууллагаас бол мэдээж иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмтрэгтэй тэнцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол баяр ёслолын томоохон арга хэмжээнд дандаа өндөржүүлсэн бэлэн байдалд байдаг байна. Энэ жилийн өвч гэсэн бас цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд орсон. Тэгээ баяр маань өргөн сайхан боллоо. Хан боддгийн шүү дээ. Одоо ингээл одоо амны бэлгэл юм да. Одоо ингээл отхон тамир дүүгээс асуугаад одоо огшуучаас асуугаад сайхан шинэлээ, айл хэсчлээ, алтмөнгө цуглуулаад гэдэг. Яг үнцэндээ айл хэсдэг юм уу та нараа одоо. Ер нь бол одоо би бол цэрэг цагдаагийн албаныхан бол яг өнөө цагийн үед бол өнөө цагийн ч гэлтгүй ер нь бүхэн тушаалаар байдаг болохтойгоо зэрэг ер нь гэртээ амжид золгож чадчих байна уу? Айлд ер нь орж чадчих байна уу? Ер нь бэлэг болж чадчих байна уу? Ер нь чадаагүй гал гэж боддог шүү дээ. Юу ихтгэн зэрэг одоо энэ төмөн олныхаа тав дахыг хангахын тулд аюулгүй байдлын төлөөлөл өнөөдрийг хүртэл одоо та нар өргөсөн дангарахтай явдаг болохоор их хэцүү ажил байхаа гэж боддог юм аа. Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр айлд аав ээжтэй бол золгосч амжсан уу? Тийм золголгүй яах вэ? Мэдээж нутаг хаалга отгосон. Би нутаг Баянгор. Аймгийн төв сум. Тий аймгийн төв дээр 10 жилээ төгссөн. Ер нь бол төвөх. Манай ээж аав хоёр бол одоо Баянгорчин говь хоёр талын нутагтай. Тэгээд ээж маань бол одоо хангаан сумих, аав говийн сумих. Яг Баянгорын хүмүүс байгаа. Аав ээжээс хэдүүл явдаг. Би ам бол 7, аав ээжээс 5лаа. Айлын хамгийн бага. Айлын бага 5. Тий. Үгүй би бас 5-ын бага шүү дээ. Оо тийм үү? Тий. Би ч нэрээ 2 гिच 2 хатаа шүү дээ. Би бас 2 гिच 2 хатаа шүү дээ. Чи үдээ тэгвэл яг адилхан байна. Би ч одоо 2 гिचтэй. Би ч айлын бага байхгүй юу? Тэгвэл багтаа хэр ирэх вэ? Хоёлын хоёр багийнхаа зовлон гэрээ. Одоо хүмүүс л ирэх гээд дээ. Гэтэ ер нь яг ирэх байсан. Гэтэ нэг учиргүй одоо ирэхлээд байх нь. Ээж аав дээр агч нартайгаа байж байгаад эмээгийн хүүхэд эмээ дээр манайх чинь яг ингээ нэг гудамжинд гэр эмээгийнх байдаг. Тэгэл байсгийгээл эмээ дэрэг өгдөгчдөг. Ер нь л
Эмигийн хүүхдтэй. Эмигийн бор авдрны хүүхдтэй гэдэг. Энэ айлын баг гэдэг эрхэл гэдэг. Би бол эрх биш. Яг гэвэл 2x 2 бүгдээрээ сургууль соёл яваад байгаа. Яг арай албанд ажилладаг хүн бий л байгаа байхгүй. Тэр одоо бүхэл юмыг одоо хийж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэл аав ээжтэй туслах, гэр орны аргал төлөө, нүүрс ус авах, идэж хоол хийх гэдэг чи одоо тэгэл айлын багт л оногддог байхгүй. Тэгэхээр айлын баг бол за магадгүй зөв төв газар суурьсан Улаанбаатар хотод юм уу энийг сайхан соёлтой газар төрсэн хүүхдүүд бол чихэр жимсэдэд эрхэлдэг баха. Хөдөөний хүүхдүүд бол эрхлэх тийм зав байдаг байхгүй да. Тий. За тэгээд сургууль одоо Баянгар аймагтай. Тий, Баянгар аймгийнхаа 2 дугаар амжилтыг төгсөжсэн. 1996 оноос 2006 онд суралцаад төгссөн. Тэгээд цагдаагийн ихтэй одоо бол дотоод иргэн сургууль 2006 онд 9 оролцоод 4 жил сураад 2010 онд цагдаагийн ихтэй маа төгсөөд тэгэл эсгийн төлөвчөөр томилогтой явсан да. За нөгөө нэг хаашаа маск бүртгчний сумын цагдаа гэх шиг дискаунт дотор төгсдөг шиг. Гэтэ яг ер нь бол яг дискаунт гэж нэх юм. Ер нь бол бас бодтой шүү тий. Одоо өөр тэг би л одоо суман дээр одоо манай өөрийнхөө сумаар үзгэл хилцийн төлөөлөгч нэгээс 2 хүн ингээл байж идэг. Өөр одоо тэгээд өөрөөс өөр хаана их. Одоо манай маскын дүүнэр нэг дискаунт дотор наанаа суужээ гэдэг ингээд төгссөн байж идэг шүү дээ. Тэрүүд бас эдгээр хошигсон ч гэсэн байдлаар хэцүү шүү дээ. Би сургуулаа төгсөөд Баянгар аймгийн Хүрэм марлсан гэсэн төлөвчөөр. Хүрэм марл байсан. Тий. Тэгээ ер нь ажил амьдралынхаа гарааг сумаас тэгээ яг эрүүгийн цагдаагийн тасгийн эсгийн төлөвлөжүүдийг албан тушаал бас эхлэе явсан. Тэгээд мэдээж хэрэг онл практик хоёр бол мэдээж хэрэг уялдчлаа хүн. Тэгээд онлоо бол одоо цагдаагийн академийн бас эрдэмтэн багш нараараа заалгасан практикийн дадлага бол суралж авах хугацаанд бид нар чийдэг гэсэн. Тэгээ сургуулаа төгсөөд хөдөө сайхан 2 жил гараа сайхан ажилласан. Сумаас аймаг руу орсон. Шууд Улаанбаатар руу. Сумаас тэгээд юу руу орсон? Хот руу орсон. Ер нь бол 2012 онд зам зэгтээд орсон баг. Сумд бол ерөнхийдөө одоо дислэгцэлтэй. Дислэгцэлтэй. Одоо яг сургууль төгссөн. Тий, шинхэн дислэгцэлтэй. Хүмүүс шинхэн бодог анхалсан. Бодог дислэгцэлтэй л яддаг шүү дээ. Хаашаалал хаашаа зүгээр хэнийг бол хэнийг хүмүүжүүлчих гэсэн нэг юм л галзахтай офицер очижсэн. Ерөнхийдөө цолыг Улаанбаатар дээр ахлах дислэг цолыг бол Улаанбаатар тэгсэн. Тэгсэн. Тэгэл өдөө хүртэл ингээл цагдаагийн байгууллагад ажиллаа явж байна. Окей. Би бол одоо хан бол бас урлаг соёлын байгууллагт одоо олон сайхан дүр бүтээж байгаа. Би ер нь ингээд хүчний байгууллага ер нь бүхэл хувцсыг өмссөн байт юм лээ. Тэгээ би ер нь ахмадаас хамгийн их тоглож байхдаа Ахмад салтаа тоглож ирсэн. Тэгээд тэрнээс дэш тэгээд майор, дэд турандаа, хорондоо тэгээд ер нь ингээд явж ирсэн байхгүй. Тэгээ би бол бодохдоо одоо майор цалтаа одоо атгаа бол майор цалтаа сууж байгаа. Одоо дэд турандаа хийж явах уу? Хэдэн жил дотор? Тэд урандаа одоо нэг жил гарны л хугацаа боллоо дээ. Ойрхон байна да. Энэ маяр цалан дээр би маяр цалныг нэг тийм өнчин юм шиг харагдаад байдаг надад. Одоо хой хүнийг бодож таа. Нэг ингээд нэг ханийн бошоогоо аваад өгөөсэй л гэж бодож байна. За тэгээ ханийн бошоогоо өгөөрэй манай утгад өгөө. Хошууцолч өөрөө нөгөө яг тодорхойлолтоор хошууч гэдэг утгаараа бүх цэргийн одоо хошууч манлайллыг үзүүлэх ахлах хөвцөрийн цололтоо. Одоо манлайлан хошууч гэсэн. Тэгэхээр бас сайхан цолоо. Та нарын хувьд бол тэгж орж иж байгаа. Миний хувьд болохоор тийм одоо цолны шуналтай юм гэдэггүй. Бошоог ханийн болоод өгөө дэд дурантай гэдэг мөр дүүрэн. Ер нь хамгийн гоё цол надад бол Ахмад цол харагддаг байхгүй. Яа ингэ мөр дүүрээд ингэ харагддаг байхгүй. Тий, гоё цол. Дэлхийн цол шүү дээ. Ястай гоё цол. Би бол Ахмад цолыг бол их гоё цол ер нь цэргийн их гоё цол гэж боддог. Би таныг нөгөө тусгай салаагийн дүрэрч айгүйх. Ангийн захирагч. Тий, дэд дурантай. Тий. Тэр дүрэрч айгүй гоё. Яг тэр үеч чи одоо тухайн чи би чинь хэсгийн төлөвлөгч байсан. 10 11 он чинь тусгайлаач одоо эд харж илаа шүү дээ. Хэвээ нэг хэсгэл байлдан дагуулсан байх. Тийм. Тэр чигээр байлдан дагуулсан. Манай намагч одоо сумд ажиллаж явах чинь сумын малчт маань сумын төв дээр ирж тусгайлаа үзээл. Тэгэл буцаал циклтайгаа өнөрө буцаал өгдөг гэсэн. Тэр тусгайлаа телевизний их хурлын гишүүний хүүхдүүд нэг чөлөөгчлөлтөө өгсөн нэг юм л нэг тийм нэг салаан захирагчтай загнуулсан нэг дэмэдэ дурандаа яваад байдаг шин. Тэгээ заримдаа бас манай дээр одоо бид нар тэг 13 дугаар холбооны анги дээр зураг авчихсан. Хойдолтой элитийн батлын 150 гэж байсан.
Тэгэл ингээд манай ангийн захирагч Төмөрбаатар гэж хорондоо байлаа. Тэгээ заримдаа бас надад тоглоо хийн штэ. Тэр тэдрэнтэй дуу тэгэл. Тэгээ би хувцсан өмссөн бол дөрөв хувц өмсөл бол тэдрийг дагхаас аргагүй болчдөг байхгүй. Зүгээр ингийн бол одоо төмрөө хорондоо өөрөө орно. Юу вэ да гэж орно. Дөрөв хувц олсон бол эрхэм хорондоо л гэж орно. Яг л жормоор явдаг байхгүй. Тэг ингээд төмрөө хорондоо заримдаа. За штамдрага өнөөдөр би ийм үүрэгт ажилтаа төөрөөр орох гэж байна. Та өнөөдөр ангийг хариуцуултна. Эдгэргэд надаар тоглож би яаж чадах юм бэ гэд бас ингээд тэгээ гоё л доо. Ер нь тэгээд би чинь тусгай салаадаар ингээд тоглосноос хойш чи ерөнхийдөө олон төвчний байгууллага тоглоод яг тэн дээр бол надад бол одоо Бэмжөө генерал одоо Батламалханы сайд байхдаа надад тэр бэлтгэлтэй дурандаа гэж залгыг өгч ирсэн. Оо ямар гоё юм тийм үү. Тэгээ яах нь өнөөдрийг хүртэл одоо бас эр хүмбайнтай бас хадгалж явдаг юм. Одоо утгагүй эрт цэргийн баяр асууллаа шүү дээ. Тий, гэхдээ одоо би бас баярлал өстой хүний нэг байх та. Цэргийн баяр ихтэйгэн зэрэг, цэргийн баяр ихтэйгэн зэрэг эр хүн болгон баярлах хэрэгтэй юм шиг боддог юм. Би бол яг л цэргийн хүн л баярлах хэрэгтэй гэж боддог юм шүү дээ. Энийг юу гэж боддог юм? Яг хоёр талтай л да. Нэг талаасаа бас яг энэ Монгол улсын одоо дархан хэлийг манж байгаа хэлцд байна тийм ээ. За мөн дээрээс нь Батлан амлах салбарт ажиллаж байгаа албаагч нар байна. За тэгээд яг энэ одоо улс орны их орны одоо дотоод аюулгүй байдлыг хангах дотоодын зэрэг цагдаа гэл олон хүчний байгууллагуудын бүгдөө чиг үүрэгтэй дандаа баяр ёслолын үеэр ард иргэдийнхаа төрөсөн танхтаа унж албуургүй гүйцэтгэж явж идэг. Тэгээ ер нь бол бас сайхан бахархлын өдрөө. Одоо би нэг ганц асуух гэдэг юм бол одоо отгоогоос л бас зовлон хаана байна, жаргал нь хаана. Ер нь жаргал гэж бол танахт байхгүй. Би бол тэр нэг мэдээлэл дандаа хүн загнуулна. Тэгсэн хэднэл одоо төрийнхээ төлөө зүтгэж явдаг ийм л алба. Уг нь бол одоо төрийн сайхан офицер байгаад байдаг. Тэгтэл гадаа гарахтаа хэн нэгэн дуртай загнаж байдаг ийм л болчиход байгаа юм шиг надад санагддаг. Учир нь юу гэхтэйгэн зэрэг өнөөдрийн энэ Улаанбаатар бол одоо машинаар нүсэр хот боллоо. Тэр байшин барилгаарт нүсэр хот боллоо, зай завсар шалаад. Машин бол зай завсарлаа. Одоо энийг ер нь яаж зохицуулж яана? Ер нь яах ёстой юм бэ? Одоо ер нь хэцүү байна уу яа? Зовлон хаана байна одоо? Энэ тухай нэг жоохон үзэсгэлэн юм яриа даа. За ер нь зам хөдөлгөөний ачаал бол мэдээж хэрэг бол жил тусмаар л байгаад байгаа. Цагдаагийн байгууллагаас судлааг хууль заасан чигүүрийн хаврын хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх, хөдөлгөөний аюулгүй байдлын чигүүрээр бол албагч нар үүргээ үүсгэл явж байна. Нэг үе бодвол бас одоо хуучин ч юм уу цагдаа байвал дүрмээ баримтлагдаг цагдаа байхгүй бол дүрм төсдөг үйл гэсэн бол техник технологиор цагдаагийн байгууллага хяналтанд авч байна. За зам хөдөлгөөний удирдлагын төвөөс тухайн тээврийн одоо чиглэлийн тээврийн буюу автобус нэгээр авч байгааг хянчиж байна. Гэрэл төхөө зурж байгааг хянж байна. Хурдыг хэмждэг болж байна. За тэгээд дээрээс нь уул зурагч нэвтрэх журам дээр нь хяналтыг тавьж байна. Нөгөө дугаарын хязгаарлалтаа өдөр цагдаа байхгүй нэг л яваад байдсан шүү дээ. Тэгвэл камераар бас хяналтаа тавьдаг болж байна. Үзлэг онцлогоонд ороогүй машиныг бас телекамерын хяналтаар илрүүлдэг болж байна. Ер нь бол нийслэл хотод бол яг энэ цагдаагийн байгууллагаас энэ 2025 онд бас хиймэл оюун ухаан суурьсныг 176 уул зурагчийг бас камерж болсон. Тэгэхээр нөгөө зөв хүний бол нүднээс далтч зөв гэдэг шиг цагдаа байхгүй нэг манайхан дөрөв төрчгөл байхгүй. Тэгэхээр нэгсэж байгаа. Телекамерын хяналтаар л яж байгаа. Ер нь дэлхийн бусад манай урд хойд хөршиж гисэн ялгаагүй телекамерын хяналт байдаг. Тэгэхээр ер нь бол яг цагдаагийн байгууллага телекамерын хяналтаар гудам замын хөдөлгөөнөө хяндаг болж байна. За дээрээс нь албагч давхар хяналтыг тавьж байна. Тэгээ ер нь яг би зүгээр үзэгчтэй хандаа хэлэхэд зүгээр цагдаа гэхлээр л юм торгуул гэдэг ойлголтоор харах гэдэг. Угаасаа тэгж хараад байгаа. Тий, торгуул гэдэг. Гэтэл тэр дүрм зөрчин жолооч ямар дүрм зөрчөөд байгаа юм те. Явгуун замд очихгүй дайрцах шахаагаар авчиж гэрэл төхөөс очиод. Эсвэл уул зурлуу нэвтэрж ороод уул зур гацаагаа чагтлаачих чинь. За тэгээд дүрм зөрчиж байгаа маш олон уул өрүүлсэн цагаан шумдаа бусдын хөдөлгөөн хаачиж байна. Олон зөрчлүүд байгаа. Энэ олон тээврийн эслийг одоо энэ зам хөдөлгөөнд сахилгават дөг жиромтой болохын тулд мэдээж хэрэг хууль дүрмийн хэрэгжилт байх хэрэгтэй. Байх хэрэгтэй. Энэ дээр бол одоо цагдаагийн байгууллагаас бол гудам зуунд бол албагч нар яг энэ хууль дүрмийн хэрэгжилтэн дээр хялт тавьж байгаа. А дүрмөө баримтлаа явж байгаа жолооч явах юм бол энэ зөрчил торгуул гэдэг зүйл бол одоо хол шууд тийм ээ. Та гэтэл одоо хэдэн онд жолоочулж байсан? Би ч одоо 97 онд. Оо тийм үү. 97 онд гэж одоо би чинь хэдэн жил толонтой байсан уу шүү дээ, тэ? Толонтой байсан. Цоолог байсан. Тий. Яг ингээл ер нь тэгэл 5 гайл тэрээс ингээл цоолол явуулдаг байсан тийм үү байхгүй. Гэтэ 97 онд би ер нь нэг тийм
тэр хэрэгс жолоодохтой нэг тийм саксуу галзуу хүний урдуур дайсан урсан юм тийм айшвал над байхгүй. Ерөнхийдөө бол яг үндсэн бөглөөндөө ороод зогсон. Тэгэл тентэн тэгэл шийдэж байна. Тэгээд ерөнхийдөө бол ахын бол их 50%. Гэхдээ машин барих уур хүрдэ. Уур хүрдүний хөвтөг зөв зүгээр улаан гэрэлтэй зогсоод хөдөлгөөн оронд л араас сигналтай. Тэг. Зүгээр нэг гойгоод орчихын хооронд л тэс хөндлөө харж чаал ингээл хараад байгаа шүү дээ. Бид хараагүй юм шиг. Би гойчих гал ингээд. Ялангуяа бас одоо энэ чинь цаг үеэвгүй ялангуяа энэ вирус янз янзын муухай вирус өвчин их байгаа үед эмнэлэг томлог руу яарсан улсууд яалж явах нэгдүгээр замаар явж бас болохгүй. Тэгтэйг зэрэг тухайн үед нэг урдуурч орчих юмсан ингээд гойдог улсууд бас байдаг байхгүй. Тэгээ тэр мөрөн дээр бас хэдийгээр юм бөглөнтэй ч гэсэн би нэг бас гойж явах хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэгээд би яг тэгэхээр л одоо машин барихаар л нэг жоохон стресс хөдлөөд байдаг юм аа. Хөдлөхгүй байхын ч арга алга зүгээр ээж гараасаа сигналдуулаад орилуулаад зарим нь янз янз зүгээр хэлнэ шүү дээ. Тэгээд зөөрөө хэрэндээ ингээд одоо тэгээд ийм л байдалтай байгаад байгаа. Тэгээд энийг одоо ер нь яаж зохион байгуулах хэрэгтэй юм бэ одоо? Яг го жолооч юм бол зовон хөдөлгөөний төрөнд бол одоо дуудах буюу сигнал дарах 3 тохиолдол байгаад байгаа. За нэгт нь бол мэдээж хэрэг нөгөө суурин гас гаднах замд гүц дөрвөлх үйл хийхдээ жолоочтой анхааруулж сигналаа даарна. За хоёрт нь бол мэдээж хэрэг зам дээр өсөөс урсан зэрэг одоо дуудах хөгжиж нөгөө хараад машин явж шүүдийг харна тийм ээ. За төмөр замын гаран дээр гуравт нь гэх юм бол одоо зайлшгүй зогсолт хийсэн байгаа үед бол дуудах хөх удаа дараа татамжтай өрөх байдаг. Гэтэл манайхан ч нөгөө гудам зам хөдөлгөөнд оролж байгаа байнга сигналаа дараад хотгон дотор. Тий, хотгон дотор. Тэгээд энэ ер нь бол энэ дуу чимээний бохирдол гэж байдаг гинэ. Дуу чимээний бохирдол. Энэ нь эргүүлээд нөгөө хүнийг стресстүүлдэг гинэ. Манайхан ч нөгөө гудам зам хөдөлгөөнд оролж байхдаа сигналаа байнга дараад идэг. Хүнийг стресстүүлж байгаа. Тэгээд замд явж өгөх зүйл дээр сигналаа дарангууд нөгөөх нь чигээрээ явах гэдэг юм уу. Нэгнийгээ шахах юм уу. Ийм зүйл болоод идэг. Тэгээд сая та хороолгох гэж байна. Бага насны хүүхдээ хажууд бас сигналаа дуурах нь сонсголт нь ер нь нөлөөлдөг. Ийм сөрөг үр дагавартай юм л. Тэгэхээр бас яг энэ мэдээллийг үзэж байгаа иргэд та хүмүүс бие биендээ хүлээцтэй тэгээд дуудах хөөг одоо энэ зам хөдөлгөөний дөрвөн заасан шүрсэн 3 тохиолдлоос бусад газар битээ өгж байгаа чи маш том сөрөг үр дагавартай. Тэр нэг сигнал ингэ дараад тахлаар стресстэй те. Тэгдэг байх юм бэ. Араа зориулахар ч юм уу шүү дээ. Оо ямар зовлонтой юм бэ. Яа чаад байгаа юм бэ гэмээр юм. Уртлын машин явахгүй дээ тийм ээ. Уртлын машин явахгүй. Тий. Зүгээр нэг уртлын машин ингэ зогсож байгаа уртлын машин жоохоо хөдлөөл араас нь хөдөлгөөний хооронд сигналж байгаа байхгүй. Гэхдээ битгэл байгаа шүү дээ. Тэгэхээр чи одоо харж байгаа мөртлөө тэгэл тэр бол машины сигналууд стресс шүү. Тий. Бидэд сайхан сигнал гинөлөлийн арга хэмжээ явуулсан. Нэлээд үр дүнтэй болсон. Бас одоо өргөжлүүлэл явуулж байгаа. Сая маш олон хийн сигналуудыг бас хурааж авсан. Нөгөө тэр эсэлтэй стандартаас давсан дуу чимээтэй. Одоо нэгсэнд бол децибал, дууны децибал нь өндөртэй. Тэгээд хийн сигналуудыг бас хяналталтаар хурааж авсан. 30 хийн сигнал гэдэг чинь нөгөө бүрээтэй сигнал гэдэг шүү дээ. Тэгээд одоо тэр чинь хөгжөөд янз янзын хаягтай болоо гараад ирсэн байна. Тэднийг хураажсан. Гэхдээ нөгөө децибал нь өндөр. Магадгүй одоо үлгээтэй юм уу нэраа хөгт явж байгаа үед чанга дарах юм бол тэгэл сонсголт нь бас нөлөөлөх тийм юм. Эрүүл мэндийн байгууллага. Тий. Тэгээ өндөр настай хүмүүс чинь зүрхэндээ эсэлтэй сандардаг. Тэгээ зарим жолоочнос сигнал өгөхөд бас сандраад хажуу тишээ дарах эсэл байдаг. Тэгээ ер нь бол бас гудам замын хяналтал дээр бас олон зөрчлийг за тэгээ бас мөн нөлөөллийн арга хэмжээ гэсэн үгштэйгээр явуулаад байж байна. Манайхан бол заавал нэг тийм нэг заавал нэг юм сэтгэх юм а тий. Тийм сэтчих гэлээд жолооч нар. Энэ олон жолооч нарыг хөдөлгөөнд оролцож байхад нь сахилгаатыг журамтай болгох тул мэдээж цагдаагийн байгууллага биетээр болон телекамерын хяналтаар бол дэг журам дотоох хяналтыг дагуулдаг. Зөвхөн тээвэр хэслийн хөдөлгөөнөөс гадна явж зөрчиж иргэд маань сургуулийн сурагчид маань харцтай харамтай гэсгээр зам ундлан харна хүүхдүүд маань зөрчиж байна. Тэгээд яг энэ харцтай харамтай хэсгээр зам дэвшиж байгаа үе хэсгээр нь цагдаагийн албаагч хяналтаа тавина. Тэгээд тэр болгон бүх дөрөн дээр нь хяналтыг тавьж авахгүй л тэгэхээр техник технологиор телекамераар бол хяналтыг тавьж байгаа. Энэ 176 уул зураг бас нэлээ олон явгууны гарцсан дээр барьсан. Манайхан ч одоо нэг үе бодвол иргэд маань гарцтай харамтай гэсээр гараад хөвссөн байна. Энэ тохиолдолд харин нөгөө жолооч гэдэг хүмүүс маань үүргээ биелүүлэхгүй жолооч үүрэг байгаа шүү дээ. Явгууны уул зурагч руу төхөж ирээд хурдаас харуул. Үүр харахаа завдаа зогсож байгаа, борзүр зэр зогсож байгаа юм. Хурдаас харуулаад замд ич үүрэгтэй. Тэгвэл зэрэгцээг нэнд явуулж мөн дагаж хурдаас харуул.
зам тавьж үүрэгтэй байдаг. Нэгдүгээр нийтлэлс зам тавьж өнгөд 2 3 дугаар гинийнх нь тээвэрсэл ирж мөргөж гарцсан дээр гэмтэй байдаг. Ослууд бол Давхар гарч ирж. Тэгэхээр ер нь бол жолооч гэдэг хүн уулзуур гарц руу төгчл өгөөл бүр автоматар урдаас харвал. Энэ өөрөө цомдлогын дүрм заалтай байдаг. Гэрэлтгөө харагдж байгаа тохиолдолд бүр сааруулж очих хэрэгтэй болоод шүү. Тийм урдаас харуулад аюулгүй байдлаа хангана. Тэгээ зүүн баруундлаа чеклэн гарцсан дээр хүн байна уу? Хүүхэд байна уу? Гүөх гэж юм. Жолооч гэдэг одоо яг хөө манай хөдөлгөөнд оролцож явж байгаа иргэд маань тэгээ жолооч энгийн юмнээс маш том үүрэг хариуцлагатай шүү дээ. Хүний амь насыг хариуцна. Бусад хөдөлгөөнд оролцогчнод аюулсаад бий болгочлохгүй. Тэгээ ер нь кавинд одоо явж байгаа хүмүүсийн амьд хувь зайг бас давхаж болоод байж байгаа. Ер нь тийм шүү дээ, тийм. Маш үүрэг хариуцлагатай. Сая сарчны баярын өдрүүдээр бол оронтгоо зөрчих хөдөлгөөн бол ирсэн нэгтсэн. Тэгээд За энийгээ дагаад нөгөө оронтгийн замд хурдаа хэтрүүлэх, хоригдсон нөхцөл гүйцэтгэрүүлэх үйлдэл хийх. Тэгээ нөгөө аюулгүй тээвэрлэлт буюу хүүхдийг одоо зориултын суудлын дээр суулгах, зорчигчтойхон бүсийн зүйлх гэл эдгээр зүйл бол жолооч үүрэг хариуцлага. Гэтэл нөгөө нэг хүүхдийг яг өвөр дээр авч явсаар л ивэл одоо нэг юм жолооч нөхөр нь машин барь авч ирэхэд эхнэр хажууд суун, эхнэрийн өвөр дээр хүүхд байна гэдэг ийм нийтлэг ойлголттой болчиход байна л. Гэтэ яг нэг үеуд бол ахицууд байна. Юу гэхээр бүсээ зүгүүд бүгд гიშвчлээ. Жолооч жолооч хайжруулахын зорчигч. Одоо харин арын судал суугаа явж байгаа хүмүүсийн бүсийн зөвлөх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр бид нэг сарын хугацаанд бас өнгөрсөн 100 бос судалгаа хийсэн л да. Ерхэд нэг давхарцсан тоогоор 2 сая орчим тээвэрсэл одоо зорчиж байгаа давхарцсан тоогоор хамрагдсан ба нааш чаашаа явсан. Ер нь бол Монгол улсад нэг сая 500 орчим тээвэрсэл бүртгэлтэй байдаг. Яг сарын хугацаанд давхарцсан тоогоор авахлаар мэдээж хэрэг АЦ спец өрөө нөө хүмүүс чинь хэд хэд удаа сарын удаа явж байгаа шүү дээ. Ингээд давхарцсан тоогоор авахд нэг 2 сая орчим иргэн 83.1% арай судалж байгаа хүмүүс бүсээ зүүхгүй байна гэдэг судалгаа гарч ирсэн. Одоо та нарын судалгаагаа тэгж гарахад одоо бидний судалгаа бол би машинаар сууж байгаа улсуудыг бүс зөөж байгааг нэг их мэдэхгүй байхгүй. Би судалсан. Би судалгаагаа л хэлье. Атгаад хийнч баг. Урдлын улсууд л бүс юм зүүн. Зөөхгүй улсууд байна. Араараа ингээд одоо ингээд ямар сандэ бид нар чинь дээр чинь юу лээ аим авраг алтан гурвалжин гэдэг аяд бид нар бас нэгдэж хэлж исэн байхгүй. Би бол бүсийг л баян хүсэлдэг. Би тэр араар тэгээд мэдгүй зүгээр хүн бүслээ сурчхтайган зэрэг яг тэрнийг хайгаад гэдэг юм л. Сураагүй тохиолдолд хүн төвхтэй ингээд арлага байна гэдэг байхгүй. Тэгэхээр энэ бол өөрийгөө нэгэсэндээ муугар утгад хорлож яах гэсэн үг болчихдог юм л. Тэгэхээр тэр бүсийг бүснэ ялангуяа одоо тэр арын бүсдийг бүсдгэж одоо хошууж хэлдэг бол одоо би ч гэсэн одоо яг битэрийг үзээ сууж хүн бүхэнд ард суус улсуудыг ч гэсэн заавал бүсийн бүслүүл аюул ослын хамгаалтыг заавал хийж явах хэрэгтэй. Нөгөө нэг бидний хэлсэн өрөө байгаа шүү дээ, тий. Алтан гурвалжинтаа заавал нэг дээрээ гэдэг шиг. Дахиад хэлье. Энэ бол одоо маш учиртай урилга нэвтрүүлгийн учиртай яриа бол энэ л байгаа ингэж би бас хэлмээр байна. За миний хувьд бол одоо атгаа хэлдгээр аашгүй цагдаа байхгүй ингээд би явж исэн үе би одоо үнэн л хэлье. Аашгүй явдаг зайлшгүй нэг явдгуу дугаартай өдрөө хунаад гарахад ашгүй цагдаа байхгүй. Тэгээ явж ирсэн. Би торгуулаад яваад байгаа юм биш үү? Тий, камераар л ер нь бол камер гэдэг цагдаа нарт лалуулаад яваад байгаа юм биш үү? Ер нь бол тэгээд дараа нэрхтээ яахаараа би торгуулдгийг цагдаа байхгүй гэсэн шүү дээ. Намайг цагдаа сосоогоогүй. Сосоогоогүй. Цагдаа байхгүй гэсэн яахаараа торгуулдгийг би яахаараа бүгдүүлэх хэрэгтэй гэвэл тэгээ ялч явахгүй тэр камерын цагдаад л бариулсан юм байна л да. Одоо тэнийг ойлгож авлаа. Тэгэхээр ер нь бас дугаар явдаг үед ер нь одоо бас ойлгох хэрэгтэй юм байна л да. Тэгээ дээрэс нь хурдны камерууд байгаа шүү дээ. Яармгийн зам, уулын зам маш олон газруудаар хурдны камерууд байгаа. Цэцлэнгийн замууд дээр байгаа. Тэгээ ер нь бол манайхан ч хөдөлгөөн сэргээд жоохон хурдаа хэтрүүлж гээд байдаг. Гэрэлтхөө зөрчөөд байдаг. Зөрчлийг хараад байдаг. Тэгээ ер нь бол энэ хүүхдийг одоо мэдээж хэрэг гэр бүлээр явж байгаа зүйл дээр хүмүүс сая одоо манай найз дээр л тохиолдсон юм л да. Цаасаараа орон төр яваа гэдгсэн. Яг ингээл хойно ихнэр хүүхдэн суугаал нөгөө жолооч зорчигчдын тоол яг таарж байгаа шүү дээ. Тэг уудал хамаатан нүн дайгдээ би цугаа гэдэг. Одоо бүгд ингээд дүүрсэн маахт нөгөө ойлгохгүй нь хүүхдийг зорчигчдын тоонд ордог гэдгийг бол манай найз бол нөгөө хүндээ ойлгуулж гадаг. Хамаатны хүн бол чи одоо өстө цаана ногоос ордогч жахад
аваа нэг явуулж шүү дээ. нэг хүүхдээ үр дээр аваад явчихна. Би аваа суучин гэдэг байдлаар хандах гад байдаг. Гэтэл нөгөө найз маань бол хол замд явж байгаа учраас мэдээж яг 5 тухаараа тий шүү дээ. хүүхдээ ядраахгүй тий 5 тухаараа явахаа бодоод байдаг. Тэгэхээр энэ зүйлийг бас манай үзэгчд маань бас нэг удаж хоёрыг тунгаагаад бас гэр бүлээр явж байгаа зүйл дээр би чихээ суучи гэдэг хандлага битээ гараарай. Яг сайхан хол зам зорч байгаа бол сайхан тайван яг л нормын дагуу хүүхдээ айлгүй байдлаа хангацсан. Тэгээ хол замд явж байгаа жолооч бол маш том үүрэгтэй садар амарж байгаа тодлоо явах. Энэ зүйл төр бол айгүй чухал. Би ч өөрөө одоо нөгөө энэ зам дээр осол гээл ослын нөхцөлөдлийн мэдээлэл ингээл бүхэл цагдаагийн албаагч харж ирсэн. Гэтэ би ер нь 10 жил байхад манай ээжийн дүүгийнх нөхөр орон нутгийн замд ослоор амнасаа алдчихсан. Аавын бас дүүгийнх нөхөр нь бас орон нутгийн замд ослоор амнасаа алдчихсан. Харамслалтай тохиолдол байдаг. Тэгээд ер нь бол одоо ослын улмаас одоо гэр бүлийн нэг гишүүн амнасаа алдах. Тэгээд ард нь болж байгаа өрхийн гишүүд нэг насаараа л уух шүү. Өөр нэг хоромхон хугацаанд алдчихсан. Тэгэхээр энийг бол одоо маш сайн хоёр талын одоо хамаатан саднууд дээр тохиолж байсан учраас бол айгуу сайн хэцүүдэг. Тэгээд ер нь яг одоо би ч одоо хол замд гарах ичнэ цагдаагийн албаагч гэсэн хол замд одоо гэр бүлээр явхлаар айгуу тийм боломжилж айж одоо ялангуяа та нар бүр хянуур өгдөө шүү дээ. Нилийн ер нь хариуцлах шүү. Хол замд тэр олон хүмүүсийг ер нь нөгөө талаас бас ингээл жолооч гэдэг хүн ингээл жолооны ард зугаал машин барь явдаг гэсэн. Айгуу ядардаг. Тэгээд жолоочоо сайхан амраагаад жолоочтой хяналтаа тий. Жолооч гэдэг хүн ч гэсэн одоо хамгийн хайртай хүмүүстэй явж байгаа учраас маш том үүрэг хариуцлагатай явах л одоо хэрэгтэй байна. Би одоо ингээд хол явхад бол одоо бид нар чинь нэг урлаг соёлын үгэн төгөөгөл маш одоо Монгол улсыг одоо хичнээн штэ тойрлоо. Би бол одоо яг жолоочийн хажууд би заавал тэгэж явдаг байхгүй. Манайхан бол зарим нь ард сууж гол унтчихна. Би бол яг заяаж юм энэ нойр нөрч юм. Би ер нь шөнө явах дурггүй байхгүй. Өөрийн гэр бүлтэйгээ явах нь би зүгээр л нар орхол юм бол унтнаа. Сайхан гэгээ төдлөө. Би ер нь миний зарчим дээр шөнө явах дурггүй. Шөнө яагаад гэвэл маш олон гэрэл гэлбэн тэгээ гэр бүлтэйгээ явж байгаа бол зэрэг унтчихё. Ганц өдөр унтаад явчихад юу нь болохгүй. Ингээ сайхан махна хаяал унтчаад би явдаг. Тэгээ сайхан гэгээ оруулаа сайхан зугуух явцдаг байхгүй. Тэгэхээр би бас энийгээ бас үзэж байгаа хүмүүсд хэлмээр болж байгаа шөнө битгий юм. Шөнө олон тийм гэрэл гэлбсэн юмд гэр бүлтэйгээ явж байгаа үед ер нь хэрэггүй. Сайхан маргаас нар гарна штэ. Тэр нарыг үзээд хөдөлчих хэвээр байхгүй. Би бол тэгж боддгийн. Тэгээ ерөнхийдөө холын замууд ингээд яг атгаг хэлдэг. Та нар бол яг мэрэгжлийн үүднээс яг ингээд хол замд гарахад яг өөдөөс ирж байгаа машин за энэ яаж вэ? За энэ гэрлээ шилжүүлэхгүй байна. За энэ шахах магадaltaй шүү. Гэвч ч юм уу ер нь байнгын айлттай ингэж явдаг бол яг мэрэгжлийн онцлог байх гэж бодод байна. За ер нь хурдаас харуулна шүү дээ. Тий. Хурдаас харуулна, жолоочоо харна. Тэгээд орон нутгийн зам манайхан орон нутгийн зам гэхлээр нэг хурдаа хэтрүүлж гээд байдаг тий. Тэгээ гэрлээ шилжүүлэх ер нь шөнөөрөө цөгөөд гэрлийн гэлбанд орсон жолооч бол зам орчны баримжаа бол 1-3 секунд алдагддаг. Тэгээ яг 80 км/цаг уртаа явж байгаа жолооч 1 секундэд 22 м зам туулсан байдаг. Тэгэд 1-3 секунд гэдэг бол 66 м зам бол нүдэн нэстэ. Тэгээ замаас гарна эсрэг усл руу орно. Маш том эрсдэл байхгүй. 80 км/цаг-ийн хугацааг чинь хурдан шүү дээ. Тийм манайхан ч одоо тэгээ 100 гарч шүү дээ. Тийм манайхан чинь орон нутгийн замд одоо хяналтчлал тавиаж явахлаар л энэ хурдаа юу яаж болдгоо юм. Дээшлүү нэмж болдгоо юм гээл. Нөгөө тээврийн эрслийнхаа стометрээр хараад тэгээддэг. Гэтэл орон нутгийн зам ч одоо нэгдсэн үндэсний зам хөдөлгөөний айлгуулын анх нүүбэс бүр хурдаа бүр 10-20 бууруулах гэдэг шүү дээ. Дэлхийн хэмжээнд. Зам дээр бас гараад байгаа учраас бууруулах гэдэг ингээд зорилт тавиад. Гэтэл манайхан тээвэр эрсэлтэй одоо жоохон ир бэрдаад идэх юм уу хурдаа хэтрүүлэх гэдэг. Ер нь бүгд бүсээ зөөсөн ч гэсэн хурдаа нэмэгдчихсэн бүсний нөгөө хамгаалах чадвар буурж идэг харилцаа уруу хамааралтай. Тэгэхээр ерөөсөө хурдаа хэтрүүлэхгүй тэгээд манайхан ч нэг ившлийн нэг ойлголт болж иддэг. Юу гэхээр одоо хотоос гараад орон нутг руу явлаа. Нар буухаас өмнө очих ёстой. Эртхэн газар төхий бараг очих ёстой гэдэг юм өрөөсгөл юм уу эсвэл бол нэг юм буруу ойлголттой байдаг тий.
Энэ зүйлэл өстой авч хайх хэрэгтэй. Яг таны сайн хэлдгийн дагуу сайхан оол зонд явж байгаа бол сайхан 5 дахь хураа аваад гэрүүлээрээ тий. Өө аж болчих. За энд дээр хэдүүлээ сайхан замаас нэлийн зайдуу гарч байгаа сайхан майхан асраа тавиад зуны дэлгэр зэгт бол. За өвлөө өдрөлд бол мэдээж яриг бол цаг хугацаа тооцоод зорч өсгөө бүрэмжлүүлж байгаа сайхан нэг 30 40 голгаа хальтаргаа. Тий 30 40 минут дугыг явуулсан. Сайхан шүү дээ. Шүний хальтаргаа бол харагдахгүй шүү дээ. Тий. Тол шүү дээ. Тий. Тий. Тэгэхээр л нэг шөнө яарч зорьсон газараа хөрөх үү? Эсвэл тэр шөнө унтаад өглөө нартаа явах уу гэдэг нэг юм болчихдог юм л та. Тэгэхээр л би бол архим одоо энэ тээврийн хэрэгсэл барьж байгаа архим одоо жолоос нутад шөнийг битгий сонго гэгээдээ сайхан өглөө нарыг сонгол гэж би миний бодол бол тийм л байна. Манай ханч тэгтээ бас ойлголцох юм дээр айгүй сайн шүү дээ. Би ингээл орон нутгийн зонд амралтаараа хувь машин тавьж хахлаа өдөөс гэрлэр тохиол өдөр. За өдөр үү? Тий өдөр гэрлэр тохиол. Тэгэл явах тэ гэрлэр төгч байгаа нөгөө өдөөс ирж байгаа жолоочлоос халамжтай манай ханч. Гэрлэр тохиол цаана манай албагч нар л орон нутгийн зонд одоо явуулаа хурд хэмжих камераар л хянжлаа юм л да. Цагтаа бишүүл гэрлэр тохиод байгаа. Тий хэлж өгч. Тий хэлж өгч. Юу тийм юм тусаа байдсан. Тэр дахин гэдэг энэ цагтаа байна шүү гэдэг. Би бас одоо яг л үннээ л хэлж байгаа. Тэнгууд нөгөө өдөөс явж байгаа жолооч нь шууд хурдаас харуулаад аюу үгийг аваа. Тэгээ хурд хэмжигчийг тий. Нэр бол одоо би энэ бас туслаад байгаа чи биш шүү дээ. Гэтэ яг тэрэн шиг нөгөө шөнийн замд гэрлээ шилжүүлээд хөдөлгөөндөө соёлтой оролцоо болж чухал. Тэгээ манайхан ч бас цагтаа байна. Цагтаа байна гэж гэрлээ тохиолдоод цагдаагийн яг хяналтын постыг өнгөрөөл цаашаа дэвсэн штэ. Бидний энэ орон нутгийн замд энэ хурд хэмжиж байгаа явуулын хурд хэмжигчийг буцаж эргэж хардаг гэдгийг бас ойлгодгүй юм шиг байна. Буцаж эргээд бид нэр ингээ хурд хэмжээд байж байна. Тэгвэл хурдаас харуулаад ороод ирнэ. Оо яг дөрмээрээ сайхан орж ирж штэ. 78-тай 80-тай байрлал. Ямар гоё намтай юм бэ гээл тэгэл. Тэгээ бидний өнгөрөөл цаашаа дэвсэн. Бидний энэ хурд хэмжигч чинь бас араас нь хурдын тогтоо шүү дээ бас. Араас нь хурдын тогтоогод тэн дээр бас торгол бас бичигдэн. Тий дараагийн постондоо зарлал бичнэ. Тэгэхээр энэ одоо энэ тээврийн хэрэгсдэрж байгаа жолооч нар бол ерөөсөн бол торгол яагаад бичдэг юм бэ гэдэг асуудлыг ярьж болохгүй юм байна. Тэгэл цагтаа байж ижил торгуулвал торгуулсан болдог. Юм хөгжсөн энэ олон камерт өртөж байгаа гэдэг ерөөсөө мэддэг юм байна л да. Тий одоо орон нутгийн занд бол дунд чурдны камерууд бий болчлоо. Яг тооцоолбор нь гараад ирсэн. Одоо эндээс Улаанбаатар хотоос гараад Эрдэнэт рүү Орхон аймаг руу ороход яг 80 км цаг уртаа ингэ явахад хэдэн цаг яваад орох. Дунд чурдны камер ч тэгээд тогтооч. Тэрэн дээрээ үзлэг онцлогоонд ороогүй нь гараад ирнэ. Зарлагдсан дугаар гэл маш олон зүйлүүд нь гараад ирчихнэ. Дунд чурдны камераар. Нэг үе бол техник технологи хөгжөөл цагтаагийн байгуулагч гэсэн бас техник хэрэгсэл тийм ээ. Одоо худон цонд хялттай хад албагч биш тэр камераар за албаны автомашинууд хүртэл өөр болчихлоо. Техник технологийн дэвшлүүд бол ирж байна. Гэтэ ер нь бол яг цаана хүний амьс эрүүл мэндийг л бид нэр бити эрсдээсээ бити охросоо л гэж бодож байгаа шүү дээ. Орон нутгийн зонд хурд хэмжээл гэнэ. Станаар хурд хэмжлээгээл дургу байдаг ах жолооч нар яг хинхэн бас эрг хандлагатай шүү бас. Бидний төлөө цагтаа ажиллаж байгаа гэдэг болгодог. Яг хурд хэтрүүлэл ороод ирж байгаа 160 км/цаг хурдтай явж байгаа. Тээврэгчлэг зогсоогоо шалах дотор нь ихнэр хутгал явж байгаа. Нэг жолоодлого алдаад нэг замаас гарах юм бол маш том хохирол шүү дээ. Амар шүү дээ. Тэгэхэд л жоохон яраа хуттай хойноос суулгацсан хань ажилтгаал явж байгаа. Одоо юунд яарад идэв гэдгийг л одоо жолоочсон асууд. Бид нэр бүр орон нутгийн зонд явж чаад зуны нөлөөлөл айн дээр цагдаагийн боглоос хүчтэй болдсон шүү дээ. Яарад яах вэ? Хайчаа бол аянда өрнөд л. Мөн ч хайр бол яарад яах вэ дээр. Оо би ерөөсөө zaman хэдүүлээ шишин нэг зүрлэг рүү явж исэн юм. Зүрлэг рүү очиод бид нар чинь тэнд очиод нөгөө нэг тэгэхэд чинь би нэг бас нэг дөрөв товцомсууд л зогсоодог шүү дээ. Тий. Тэгэхэд нэр отгоо бөхөө бөхөө дараа галслууг дараа. Хэдүүлээ мөнд явж исэн шүү дээ. Нөгөө оруулаад хамтлагийн сарнаа битээр явж исэн. Тэгээд би яг тэн дээр сандгийн. За бөхөө хэллээ. За яг наад машинаа зогсоо. Хэнэн хэлдэг үлддэг. Тэгээд ингээд би зогсоолуудаа тэгээд зогссон чинь дотор нь хичнээн хөвгөд одоо суулгацсан юм бэ. Тэгэнгүүт босд нь согтуу.
Тэр бол надад амар юм харагдсан. Яана яаж байгаа юм бэ гэмээр харагдсан шүү. Тэр олон ялхнаад хөлсөн гоожсон ингэсэн нөгөө хэдэн алтар хүүхдүүд ингэж гисэн өөрөөсөө ингээ ууцсан. Дугуйн бас нэг нөхөр дугуйн хагарсан байгаад давхгүй хараа. За наадхаа одоо бошоо хоолж. Наа чи ингэ цаана айгууд ойчин шүгэд хойноос нь давхгүй гэж барьж исэн шүү дээ. Тэгээд стандар тэр бол бас амар хүнтэй бас таардаг юм л шүү. Тэгээд зүгээр ганц өдөр гаргал хоёр хүнтэй тэгээд та нарын хувьд л лал багш нар зөндөө. Тэгээд тэд нар чинь ийшээ явал одоо өнгөрөөл янзлж байна. Тэр утга холын замд одоо гаднах гэрлүүлгийн шатцсан ганцхан гэрэлтэй. Солиог ер нь бол хол замд гарахаас өмнө жолооч чинь тээвэр хийжлэхэн дэйний бүрэн бүтэн байдлыг сайтаар шалгах хэвээр өөрөө сайн амрах хэвээр тий бүхмөө чеклэх хэвээр. Гэтэл запас дугуй байхгүй тэгээ тээвэр хийжлэхэн ганцхан гэрэл хасж байгаа. Тэгээд хол замд гараа явж байгаа. Хариуцлах ганцхан гэрэлтэй. Тий ганцхан гэрэл. Тэгээ шинэ болж байгаа. Явуулах хөөхлөөр явна явуулаад байгаа. Та энэ ийм машинтай хол замд явахгүй. Та өөрөө айлгүй байдаг. Тэгэхээр ер нь бол жолооч гэдэг хүн бол маш том уур хариуцлагатай. Тэгээ ер нь бид нар чинь бас яг энэ орон нутгийн замд хялттай байдаг нь одоо энэ хүүхдээ айлгүй тээвэрлэлт. За тэгээд мэдээж хэрэг энэ жолооч нөө тээвэрхслийн техникийн бүрэн бүтэн байдал дээр зөрчилтэй байна уу тийм ээ. Тэгээ ер нь бол хөдөлгөөний айлгүй байдлыг хангах иргэдтэйгээ айдахтаа зөрчөөсөө л хийж байгаа. Магадгүй яг нэг жолооч дөрмөөрөө баримтлаа явчих. Гэтэл цагдаагийн албаагч нар орон нутгийн замд хялт тавьснаар бусад дүрм зурж байгаа жолоочийг тасан зогсоосноо нөгөө дөрмөөр явж байгаа жолоочийг үзлэг онцлогонд оронгоо тоорон зүүн машиныг мөрөгчүүлэх тийм. Тийм шүү дээ. Тэгэхээр бид нэр яг тэр талаас нь мэдээж хэрэг хялтыг тавьдаг. Тэгэхээр манайхан орон нутгийн замд хялттай зогсож байхад бол зөвхөн нэг талаас л хараад байдаг. Торгуулдаг талаас хараад байдаг. Би дөрмөө өрөмтөлж яагаад ингэж байгаа юм бэ гэдэг. Энэ олон тээврэлт дотор ч юм бол дүрм зурж байгаа хүмүүс байгаад байдаг. За ингээд үүтэг одоо сонирхолтой яриануд болж байна. За ингээд ямар ч хэлсэн бас энэ сайхан рестораны амттай сайхан зоог гэдэг хүмүүстээ барья. Ингээд сайхан зоог барьж тэдрээ ирэх юм үзтэй. Яриагаа үргэлжлүүлье. За. За бүндэж. За отгоон одоо ингээд Момбол рестораны амттай сайхан зоогийг барина да. Ер нь тэгээд манай очиртай урилга нэвтрүүлэгт өргөж ирсэн хүн тэгээд энэ тавьсан хоолыг яг идэд дуусаал гардаг юм да одоо энэ нэг залуу хүн байна идчих үйл гэдэг. Хүү. За энэ ямар загас юм бэ? Алган загас. Энэ чи юу вэ? Хамстай. Оо за тасархаа. Манай ресторанд нийт 100-аас 120 хүн хүлээж авах боломжтой бөгөөд нэг давхартаа 20-с 30 хүн, хоёр давхартаа 30-аас 60 хүнийг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой. Амттай хоол, найрсаг үйлчилгээг та бүхэндээ санал болгохын хамт шинэ жил албан байгууллагуудын бүх төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад тохиромжтой танхим зааландаа байнга захиалга авч байна. Харилцах утасны дугаар 77 37 48 48 86 26 68 88. Манай хаяг Сүхбаатар дүүргийн 9-р хороо Дөлгөөн нуур зочид буудлын 1-2 дугаар давхарт байрлаж байна. За сайхан зоог барьлаа. Ямар ч байсан Момбол хотод рестораны амттай сайхан хоолнуудыг идлээ. За хоол ямар байна? Сайхан амттай нөө. Үнэхээр сайхан хоол байна. Яг утгаараа нэг одоо хят ресторан. Гэхдээ яг нэг хятад юм хоол чигшил боллоо. Яг үнэхээр хятад гэдэг одоо үндэсний яг хийх амтлаг нь бол одоо надад их сайхан санагдлаа. Одоо ингээд рестораны хамт олондоо баярлаа гэж хэлье. За утгаа маань хэдэн төрлийн хоол идчих вэ? 7-8 төрлийн хоол ирэх шиг боллоо шүү дээ. Тэглээ. За ингээд сайхан хоол. За ингээд яриагаа үргэлжлүүлье. За түрүүнд бол одоо эрхэмдүүдтэй юм бол мөлийн бас алба үүргийн тухай, ажлын тухай мөлийн ярьлаа. Одоо бол яг өөр юм ярих гэж бодож байна. Бага наснда ер нь хэр зэрэгдэггүй сахилгагүй хэр зэрэг зэрэг цагтаа болж байлдтай болж өгдөө. Хүүхд насн ч одоо тэгэл
Нэг бол цагтаа болно, нэг бол хулгайч болно гэж Тэгээ. хуваагдал тоглодог гэсэн. Ер нь багийн мөрөөдөл бас цэрэг цагтаа тал руугаа. Тэгээ байлдад тоглоо. Тий. Тэгэл найз нөхдөө тоглоно. Цагтаа талд нь л их тоглодог байсан. Тэгээд ер нь хүүхэд наснаасаа л бас мөрөгдсөн мэр гэж л. Гоцоо цагтаа болж ирсэн үү? Эсвэл хулгайч чинь барьж ирсэн үү? Хулгайч болж ирсэн үү? Гэхдээ ер нь цагтаа л болж тоглодог байсан шүү дээ. Ер нь багийн мөрөөдлөө. Тий, ер нь багийн мөрөөдлөө. Оо ямар гоё. Тий. Тий. Энэ багийн мөрөд би ч гэсэн ер нь бас урлагийн хүн болоход нэг багтаа яг урлагийн хүн болно гэж бодоагүй. Зүгээр л сайхан одоо ингээл кино их үздэг. Ер нь тэгэл урлаг соёлын ажилд их оролцдог. Тэгээ хүний хүүхдийн хүний мөрөөдөл гэж байдаг юм байна л. Нэгсэндээ би тэрийн мөрөөдөл биелцэн явж гин л да. Чи цагтаа болно гэсэн болсон, би жижигшин болно гэсэн болсон. Сая ингээд анзаарч байгаа дотгой хөлтэй тийм адил талын юм их бай. Хоёулаа хоол идсэн чинь за хоёулаа ингэсэн чинь айлын 5 хүүхдээ хоёулаа багна. Хоёр ихтэй хоёр ихтэй. Хоол идээ суусан чинь хоёулаа солгоё. Чи юу солгоё гэж. Тэвээ солгоо шүү дээ. Сони байдаг юм байна. Энэ одоо цагдаагийн академид ороод инхээр одоо дуулуундээ бол олон нийтэд харилцаа одоо энэ одоо замын л одоо бүхэл болохгүй одоо хэмнэлийг л одоо тэгшлэх ярих зөв зохистой юм бол одоо мэдээлэх үүрэгтэй юм алба. Тэгтэл цагдаагийн сургууль чи яг очиход одоо ангийнхын дээдэд шиг ороход би яг дотрын юмч болно гэж ордог ерөнхийд нь сурдаг тий. Тэгэхээр одоо мэдээж дөнгөж төгсөөд одоо сонгороо явахад бол эрүүгийн цагдаагаар явуулсан. Тий. Ер нь бол яг Баянгар аймгаас аймгийнхаа цагтаагаас судлагдана. Тэгээ шалгалтаа өгдөг байсан. Яг нөгөө дөнгөж одоо цагдаагийн их тийм одоо оролт дотоод иргэн сургалт орох чахад конкурс явагддаг. Тэгээ нөгөө бие болдрын шалгалт за тэгээд бас шалгалт авнаа хөл өрх зүгээр. Тэгээд шалгалтаа өгөөд аймгаас соёлоо хотод ирээд цагдаагийн их тэмдэрж ирсэн. Анги хөхтөө. Үгүй ээ, манай нөгөө 10 жилийн Нөгөө 10 жилийн хөхт. Тэгээд дотоод юу цагдаагийн их тэмдэр ирээд цагдаагийн их тэмдэр ирээд бид нар чинь бас нэг 30 45 хоног одоо Баянгийн ам гэдэг энэ гачууртаас хойш яваад байдаг гэсэн тэнд хээрийн сургуультандаа гараад тэгэл нэгдүгээр курс болол ингээл явсан да. Тэгээд 21 аймгаас олон аав хүүхэдтэй мөр зэрэгцээд за энэ цагдаагийн эрдэм ухаанд тэгэл суралцаа авсан да. Ер нь өдий зэрэгтэй ингээд явж байгаа бас манай одоо тухайд зааж сургууль мөжүүлж ирсэн цагдаагийн багш нар бол одоо цагдаагийн эрдэм ухааныг бол маш сайн зааж өгч ирсэн. Ер нь цагдаагийн академид ингээд төгсөж байгаа таны ер нь тухайн хэдэн оны төгсдөв? 2010 оны төгсөв. 2010 оны төгсөлт ер нь академид хэдэн хүүхэд төгсөжсэн? За нэг 120 гаруй хүүхэд төгсөжсэн. Тэр үедээ бас биднээс тухайн жилдээ одоо хамгийн их олон хэсгийн төлөөлөгч төрж исэн гэж ярьдаг. 100 гаруй хүүхдээс ер нь хотод нэг 5 6 хүүхэд л үлдчихсэн баг. Бус нь оронтдог. Тэгээд тэндээс оронтгоосоо дийлийнх нь баг 70 орчим хувь хэсгийн төлөөлөгч явжсэн гэж ярьдаг. Тэгээд буцаа сургуулаа төгсөөд Баянгар руу хэсгийн төлөөлөгчөөр тавлаа очижсэн. Үндэс нөгөө нэг анх судлагдсанаасаа нэгнээс гадна Усад аймгийн 3 таага нийлээд ингээд тавлаа хэсгийн төлөөлөгчлөө очижсэн. Одоо ингээд 100 гаруй хүүхэд төгссөн гэж байгаа. Ер нь одоо ингээд нэг одоо жишээл шантарсан захаад өөр бизнес хөөсөн гэдэг ингээд одоо ер нь хэдэн хувь нь одоо 100-аас хэдэн хувь нь ер нь яг одоо цагдаагийн ажлыг хийж байгаа юм. Ер нь таарахад за ер нь үнэ амьдрал чинь тэгээд ер нь бас ондоо л доо тий. Зарим нь хуваараа бизнесээ явж байгаа, зарим нь одоо ус мөдлийн албандаа ажиллаж явж байгаа. Янз янз л. Гэтэ дийлийнх нь бол энэ албандаа байгаа. Тий цөөхөн одоо ганц нэг нь хуваараа юм хийгээ явж байгаа. Гадаг шат төгшөө явсан. Эсвэл бол одоо өөр салбар руу ороовсон ч юм уу. Тийм байгаа. Ер нь л дийлийнх нь бас ажиллаж явж байгаа. Бид нар ч бас нөгөө үеийн төслүүдээрээ бас төсөл дотроо Facebook групп чаттай тэгэл энэ шагнал урамшуул авахт нь баяр хүргэн цол авахт нь очно анги хамт толноо сайхан. Одоо би яг энийг асуух хэрэг ер нь бол шалгуур өндөртэй тий цагдаагийн бол маш мэдрэмжтэй байж бас төрийн албаг бас хашдаг байх гэж боддог. Урлагийн сургуулиуд бид нар бас нэг 15 16 хүүхэд төгсөхөд бас ингээд ерөнхийдөө нэг 7-8 хүүхдлийг ажиллаа хийгээд бас ингээд бас яг бүтээр ярьдгаар өөр бизнес ингээд хийгээ явцсан байдаг байхгүй. Тэгэхээр шалгуурнаас өнтертэй ер нь одоо танай гэрийнхэнд цэргийн аав нь одоо цэргийн хүн үү? Үгүй ээ манай ер нь юунаас сууж энэ цэргийн албыг сонгох болсон. Ер нь
Хоёр ах нь одоо цэрэг мөрөгт хамааралтай юм байна. Манай удамд ер нь цагдаагаа сум байхгүй. Байхгүй юу? Байхгүй. Манай өвөө өөрөө хилийн хөшөлтэй юм байдаг. Оо за. Хил хамгаалах олон жил хилээр явсан хүн байдаг. Хэлчин. Тэгээд өвөгийн дүүн батлан хамгаалах салбарт бас ажилласан. Цэрэг гэх юм бол тэртлэл хүмүүс байна. Тэгээд ерөөхдөө хилээр яваагүй баталгаагаар авсан цагдаагийн сургуулиуд төгссөн. Тэгэл ер нь яхаа өвөгийн зургийг л жаазан дээрээс л хардаг байсан. Би бол өвөөгөө яг тухайн үед бол харж үзэж байгаагүй. Эмээтэй юм бол. Тийм эмээтэй гэдгсэн. Тэгэл эмээгийн хүүхэд. Яг нэг гудамжинд байдаг. Тэгээд би ч айлын баг. Тэгэл дүрдэг тэргээр гол руу явж усанд явж ирнэ. Эмээгийнхаа усыг авч ирнэ. Өгөл бол чарга чирээл аваа явна. Мөсөнд явна. Гойцон залуутай. Тэгэл нэг усанд явал ихэд буурай сайхан будаатай цай чанцсан байна. Тэгэл ер нь бол эмээ дээр өссөн хүү. Нэг гудамжны учраас байнга наачаашаагүй гэл байдгсэн. Тэгэл ерөөхдөө өвөгийн зургнуудыг тэр юмш альбомд нөгөө гэрэл зургийг айгуу хадгалсан байдаг шүү дээ. Тэгэл өвөгийн зургийг хараад өвөгийн дүүн болонд орж гээд орондоо байт. Тэр хүний зургийг харна. Тэр нэг юм түшлагтай сандал дээр нэг хөлөө интэлтэй яагаад ингээ ахуулцсан гэдэг шүү дээ. Тийм зургийг хараад их гоё харагддаг байсан. Тийм. Бүр нэг зориулж авах болдог байсан. Тийм, зориулж авах болдог байсан. Тэгэл энэ цэрэгт явсан. Манай авч одоо зүүн баянд 3 жилийн цэргийн албаасан хүн байдаг. Тэгэл ерөөхдөө нөгөө цэрэг гуц хараад их гоё сүртэй шүү дээ. Дөрөв туцч ч бас нэг хүнийг сайхан хүүхэд болгоны мөрөөд шүү дээ. Гэтэ нөгөө талаасаа бол одоо яг ингээд өөрөө энэ цагдаагийн яг мэргэжил рүү ороод ингээд сургуулийн төгсөөд ингээд ажиллаад дээр хаа хүмүүс ингээд сайхан дөрөв туцтай болгож маш том үүрэг хариуцлага. Иргэдэд зүйтэй мэдээлэл өгөх тийм ээ. Осол аваараа сурцсан зэрэглэж ирлээ. Тэгээ өөрөө ч гэсэн дугуй тэмцээн хөдөлгөөнд оролцож явжсэн ч гэсэн бас том үүрэг хариуцлага. Энэ тэр цагдаагийн ялангуяа цагдаагийн алба бол өстой яг одоо ард түмэнтэйгээ холилдож энэ дотор амьдрал за хил бол дархан хилээ хамгаална тийм ээ. Айран бол одоо тухайн анги салбар дээр ингээд бүгд одоо тухайн өөрөөр ажиллаж үүсдэг. Цагдаагийн алба бол яг ард түмэн дотор ажилладаг болгох зэрэг та нарын ажиллуулаа шүү дээ. Ёстой жинхэнэ хутганы ирэн дээр явдаг гэж боддог шүү дээ. Нөө төр эргээ хоёртоо тэнцүү багцсан нэг цагдаа гинэ гэдэг. Харин тэгэл байгаа. Павел Хосрон байсан байдаг те. Ергэдөө бол нөгөө манай нэг цагдаагийн бас нэг хүнтэй хүн хэлж ирсэн юм. Аливаа улс их орныг сүйгчийн цэрэг армаараа харддаг бол за ард иргэдийнх нь амгалан тайван байдлыг цагдаагаараа төсөөлдөг шүү гэдэг. Тэгэхээр цагдаа хүн бол яг л нэг талдаа бол төр эргээ хоёртоо багцсан тэнцүү баяр ёслолоор иргэдийн тайван тийм ээ амар тайван байдлыг хангаад аюулгүй байдлыг хангаад сайн бүгд л ажилладаг. Миний цаана Монгол улсын ард иргэд баярлаж байгаа тайван амгалан сая одоо сар шинийн баяр өдрүүдээр ч гэсэн их сайхан тайван өнгөрлөө тийм сайхан тайван илүү муу юм л сонссонгүй ямар ч байсан. Бас харьцангуй айгүй. Гэтэ байгаа оронд зорч байгаа жолооч иргэд маань бас нэг анхаарал болгоомж гэдэг зүйл бол ямагт байх хэвээр. Хяналтыг тавиалах. Хяналт байхгүй болсон бол өшөө том эрсдлахыг бол үүсэхгүй шүү. Тэгэхээр энэ бол иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагийн алба гэснээр бол Монгол орны үнцэг бол мурт ажиллаж байна. Тэр цэсмээ одоо эсгийн төлөөлөгч эсгийн цагдаа гэдэг бол тэр сумд одоо хоёулаа л үүрэг гүйцэтгэж байгаа. Тэр хол хариуцлагатай хүмүүс. Биш өөр нөгөө сургуулаа төгсөөд эсгийн төлөөлөгчөөр явсан. Навч яг сургуулаа төгсөөд сумд очиж байгаа ээж тав. За. Урд хойд уугийн салгаад авцсан. За. Тэгээ манай 5 газрын дарга. За энийг л чи нэг ухсраад унаа шүү дээ. Тэгэл нүдэж хөглөлж байгаа юм. Энэ чиний унаа шүү дээ. Энэ чиний унаас 2010 онд. Дугуй байхгүй. Тэгээд манай сум чинь өндөр хүчтэй арай холбогдоогүй байсан. Тэгэл би ч нөгөө сумынхаа хайлаас халаадаг эндүү. Манай буур ажинд хүүхдэд халаадаг эндүү. Цогийн эндүү гэж хэлсэн шүү дээ. Тэгэл халаадаг эндүү хайгаал маарал тавиал халаагаал эндүүдэл. Тэгээ сүлд өмдөө эндүүддэг бол цэхэр цонцоо бол гитсэн дээрээс аваа шууд бооноо гэж өмсөж байгаа. Тэгээ дутлаггүй өндөр хүчтэй холбогдоод эрчим хүчтэй болсон. Тэгээл сайхан эндүүг үзлэгээл хуцаа эндүүдэд. Цэрэг цэгдэг юм чинь дөрөв хуцаа сайхан цэвэр үзмжтэй өмсвөл бас олон нийтэд айгүй ил тоод байдаг учраас хуцалтаас өсвөлөөл тэгэл бүх зүйл харагддаг учраас одоо ер нь ингээд суманд одоо ингээд агсан согтуу тавиал
сайхан гарууд биш үү? Одоо бас тийм ээ. Тэгээд тэднийг бол одоо эрүүлжүүлэхэд одоо энэ тийм шонгийн модонд гавлж юу, паарнд гавлж юу, хамт ярин яаж амтэрч тэдэртэй сонголох. Тэгэл арга ухаан нь явуулах уу, хариулах уу, яалчгүй хариулахгүй хүн бас байгаа үстэй. Тэднийг одоо яаж арга хэмжээ авч вэ? Тэгэл арга хэмжээ авнаа. Ямар ч дуудлагаар аваад тэрнэ. Тэгэл бас сайхан ярьсан хөтөний хүмүүс ч бас эдгээр бас тухайн үед агамгаа гаргасан ч гэсэн доороо тааширдаг уу жоохон болцдог. Тэгээ нөө настангуудынхаа үгийг сайн сонсдог. Тэгэл ямар ч сан арга хэмжээ авдаг байсан. Өөр нэг дийлдэшгүй хэд байдаг шүү дээ. Заавал байдаг байхгүй. Би л одоо жоохон сумандаа байхад нөө дийлдэшгүй ах нар зөндөөл байлаа. Тэд нар одоо яадаг ч байсан тэгэл нэг учрыг нь олвол тэгэл өстой чиний хэлдгэрэл маргаас нариханд гарах юм бол өстой нэг ухааны дээдл болдог л улсууч үү тэр чинь. Сумд ажилтайхад бол сайхан байсан. Бас нөгөө Монгол хүн тэгээ дээрэс нь хууны хандлага ёс зүй гэдэг зүйлүүд ч юм бол тэгэл тэр хүмүүсээ чинь настангуудаар нь хилүүлэх зүйл байна. Яг ажиллаж байхад бол одоо тэгээ нөгөө сумын удирдлага хэрэгтэй урлагийн дарга, тавын дарга эднэр чинь жоохон настай хүмүүс байсан. Нөгөө агсан согтууд хөрсөө өгч чинь чи тэрний хүүхдээстэй гэж тэгэхэд л ийм боллоо шүү дээ. Тэгээ шүү дээ. Яасан юугаа уддаг хөөч хэлгээд тэгэл ичнээс согтуу байсан ч гэсэн уучлаарай гэл. Тэгээ шүү дээ. Тэгээ сайн хамтарч ажилладаг байсан. Одоо тэгээд бас сайхан байж дөнгөж сургуулаа төгсөөл шинэ хэндэслэгч сум дээр очиод өглөө 7:30 болж хахад сумынхаа захиргаан дээр явуудсан чинь их том даруулгаар төвчсөн байдیں۔ Захиргаан уу? Тоочтой. Тэгэл хүлээгээ зогсож исэн чинь эхний хүмүүс ирээл тэгэл манай захиргааны галч ирээл хаалгаан болол тэгэл орж ижил. Одоо удахгүй цэргийн баяр боллоо. Цэргийн баярыг ер нь яаж жоохон өнгөрөөдөг? Цэргийн баярыг ерөөхдөө яг тэр үеэр чинь бас юу байна. Манай ирэх чинь олон тэмдэглэл дарамжаа болдог. Цагдаагийн байгууллагаас үүштэй хяналтчлагтыг тавьж явдаг. Тэгээ ерөөхдөө бол ажиллаа хийж явж байгаа л тэгэл яг цэргийн баярын маргааш нь төрс өдөр байдаг. Тэгэл төрс өдрөө гэр бүлийнхэн дахал ер нь өнгөрөх туртаа та. Тэгээ ер нь телевиз үзэж байгаа хэрэгтэй бас зөвлөлчгээд баяр ёслол болдгоор болно. Сайхан гэр бүлийнхээ өрөөнд сайхан тэмдэглэж байгаарай гэж л байна. Би сайхан манай аав хаалганд орсон. Тэгэл ер нь бодлоо би. Аавтайгаа одоо хамгийн сүлд хизээ хоолунд идэ ингээд сууж исэн юм болоо гэсэн. Ер нь бас 4-5 жил ингээд хоолунд идээд нэг хуучлаа сууж исэн зүйл байдгүй юм биш. Яг хажууд нь тэмдэг дээр хаалганд ороо сахиа сууж хаад. Ажил ажил гээл яваад байдаг. Тэгэл уцаар ярьдаг. Яаж нээж ингээл. Тэгээ ер нь бол бас нэг хажууд нь бас байж баймар хоол идэж те баймар л юм хэлээ. Тэгэхээр бас би бас дотроо болж байгаа. Яг над шиг бас завгүй яваад идэх хүмүүс байгалах те. Дээж авах хажууд бас байж амралтын өдрөө гэр бүлээрээс хайдухтай байж байгаарай. Баяр л зөндөл болно. Ээж аав гэдэг хүмүүс ч бас энэ өвдөө таалгаанд ороод ирэхлээр бас өвчин ч одоо гинтл гарч ирдэ юм бэл. Гинт. Тэгээд ааваа нэг хаалгаанд оруулаад сахиж хонжохтой их юм бодсон. Тэгэхээр бас мэдээж хэрэг бол энэ төрөө хариуцлагатай өндөр албыг гашиж байгаа. Гэхдээ ар гэрээ хайжлахгүй аав ээжтэйгээ нэг бас нэг хоолунд нөрөө ярьж суух жоох юм байх л ёстой. Тэгээ нэг өдөр сайхан хөөрөө байх явдлаа чи тэгдэг байсан гэдэг байсан гэл те. Ер нь аав ээж дээр заавал очиж явах хэрэгтэй. Дараа нь хамсах юм бол байх хэрэгтэй. Тий. Очиж явахгүй яав да. Тэгээд нэг ярих. Тэгээд нэг заавал нэг юм бодож өгдөг шүү. Тийм учраас бодохгүй тул ер нь настай аав ээж дээр нь очиж явах. Манай аав ээж бас өндөр настай, маш өндөр настай. Тэгээл би ч бас л завгүй л явна. Тэгтэл гэр ойрхон тул дээр заримдаа бас орж гараал ингээл явдаг л да. За. Одоо энэ өнгөрсөн Мартин 8-наар ер нь бүсгүйчүүд ихээр баярлав. За, ер нь тэгэл ирчүүд нь бас дагаж баярлцаад байх юм аа. Ер нь хүүхнүүд нь жоох илүү баярлаад байгаа юм. Тэ. Ер нь хүүхнүүд жоох илүү яагаад байна уу? Татаад байна уу? Тэгж анзаардаг. За, ер нь цагдаагийн хувьд анзаархлаар янз янз л байна. Тэгэл бас нэг үед бол хариуцлагатай болцсон байна. Дуудлагатай явж байна. За,
ганц нэг юм ойлголт байгаа да. Одоо энэ ч Мартин Айнар тэр цэргийн байрт жилийн байрууд дээрс анзаараад байдаг зүйл нь би ингээ нэг гунд гарих ууц юм аа. Нэг гунд вайн ууц юм аа. Тэгээд би тэрнээс хойш одоо хоол унд идсэн шигцэн бах зүгээр ах гэж бодод. Энэ өрөөсгөл ойлголт. Ярьсан нэгнийг бас чи ганцхан татж байгаа одоо тэгэл араас нь ус мус уугаа шингэж штэ гэж. Би тийм өрөөсгөл ойлголт өгөрөө. Тэгээд дээрс нь гэр ойрхон. Ерөөс булан эргээл ингээ орчих байсан. Ингээл орчихно ч одоо баяраа явцсан гэдэг. Энэ хоёр тайлбарыг л айгүйх олон төрчил гаргасан хэрэгт хэлдэг. Тэгэхээр ерөөсөө таны гэр хоол байна уу, ойр байна уу ерөөсөө хамаагүй. Дуудлагынчлаас дуудах юм уу, төвчөө алхах юм уу, өөр хүн дуудах юм уу тийм ээ. Сонголтууд бол олон байгаа. Олон боллоо. Тий. Тэгээ хамгийн гол нь одоо машин үрж ослоо гаргаад өөрөө бэртчих юм уу, бусууд хүнийг гинтэйчих юм уу тийм ээ. Тэгэхээр энэ баярын өдрөө бас нэг зөв зохистой аюулгүй байдал гэдэг талаас тэгээ ер нь бол зүгээр үзэгчтэй уриалцдаг цаахан гэрүүлээрээ ээж аав хаажууд сайхан байгаарай. Тэр л одоо сайхан зүйл шүү гэдэг бас зөвлөмөр. Гэрүүлгээс одоо гэрүүлээ нэг танилцуул та. Хэдэн хүүхдтэй эхнэр хаана жилдгүү. За манай хүн бол хүүхдүүдэд харж байгаа 3 хүүхдтэй. Өө за. 3 бакал тэрко. Тий. Хэдэн тэрко хэдэн бакал? 2 дөпл 1 бакалтай. Баган бакал уу? Тий баг бакал. Гол нь тийсэн байх юм. Тий. За тэгээ манай хүн бол мэдээж хэрэг надаас гэлтгүй ер нь бүхэл одоо цагдаагийн албаагч нарыг ардлыг дааж өгдөг хүмүүс хань ажлууд нь байдаг шүү дээ. Тэгээд одоо би ажиллаа гэдэг ингээ өдөө зэрэгтэй явж байгаа бол ардлыг асуудалгүй авч явж явдаг одоо хандаа жил байна. бас энэ чавшин ажиллаад баярлаа гэж хэлмээр байна. Гэрийн гүйвэлгч нар сайхан шүү. Урлагийнхны ер нь урлаг уран бүтээлчдийн ар гэрч гэсэн ер нь одоо бас хариуцлагатай бидгийг шүү дээ. Бид нар ч юм бол тэгэл нэг гараад зурганд явчихвал байхгүй. Алга болоод тэгэл ардлыг яалч явахгүй одоо гэрүүлэл одоо гэрүүлээ. Одоо гэрийг гүйвэлгч эхнэрүүд л одоо ингэж батлантаа зурж үлддэг байхгүй. За ингээд эрхэм дүүтэйгээ ингээд яриад байвал ер нь яриа сонирхол янз янзын асуугаад суугаад баймаар барах. Гэхдээ одоо бас манай нэвтрүүлэг цагтай хугацаатай болохоор цаг маань ингээд өндөрлөх цаг болсон байна. За өнөөдрийн бид бүхэн өсөлтөө урлаг нэвтрүүлгийг хүндэтгэн одоо хүлээж авсан эрхэм дүүтэй баярлалаа. За ингээд өөрийнх нь одоо ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөө удахгүй одоо мөрдөс дээр бас нэгэн том дагууш нэмж одоо дэвтрандаа гэдэг сайхан цолыг аваарай. За ингээд гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөө. За Монгол төмнийхэн төлөө арга дэргэдийн төлөө бас ингээд зогсолтгүй сайн сайхныхын төлөө бас цоцолтгүй ажиллаж байгаа эрхэм цагдаагийн хамт олондоо бас чин сэтгэлээсээ баярлж явдгаа бас илэрхийлье. За ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн сайхан дугаарыг өндөрлөө. Дараагийн дугаар хүртэл эрхэм үзэгчдээ түр баярлалаа.